сайн мэцхан үзэгчдээ уран хавар айлчлан ирж нар ээлсэн налгар өдрүүд үргэлжилж байгаа энэ сайхан өдрүүдэд үзэгч та бүхэнтэйгээ нэгэн шинэ нэвтрүүлгээр учран залгаж байгаадаа сэтгүүлч хөтлөгч миний би туйлын их баяртай байна. Хавар олж хүн болгоны сэтгэл тэнийдэг. За хүн болгон одоо налгар сайхан зуныг өгтөж уран дулаан цагийг одоо сэтгэл бахтан хүлээж авдаг. Тэгвэл энэ нэвтрүүлэг маань ч гэсэндээ та бүхэнд хүрч байгаанаас учиртай юм аа. Хүн бүрийн сонирхол, хобби, за хүн бүрийн одоо цуглуулга, хүн бүрийн амьдралын хэм маяг эрс өөр өнцөг, өөр одоо өнгө аястай байдаг. Тэгвэл таны, миний, бид бүхний эргэн тойронд байгаа сонирхолтой цуглуулгын эзэд болсон сонирхолтой хоббины эзэдтэй энэ миний хобби нэвтрүүлэг та бүхнийг уулзуулах болно. Ингээд нэвтрүүлгийнхаа эхний дугаарыг нэгэн сонирхолтой цуглуулгын эзэнтэй уулзуулан эхлүүлж байгаадаа баяртай байна. Нэвтрүүлгийнхаа зочинтой бүгдээрээ хамтдаа уулзцгаая. За нэвтрүүлгийнхаа зочинтой уулзаж сонирхолтой хоббиг нь үзэж та бүхэнтэйгээ хуваалцахаар би хурж ирээд байна. За сайн байна уу? За сайхан хавардж гин үү? Уран дулаан цаг ирээд гадаа их сайхан алгар өдрүүд үргэлжилж гин. Энэ үед бас нэвтрүүлгийн маань урилгыг хүндэтгэн хүлээн авч өөрийнхөө сонирхолтой хоббиг манай үзэгчтэй хуваалцахаар энэ миний хобби нэвтрүүлгийн анхны дугаарын зочин болж одоо хүндэтгэн авсанд баярснаа илэрхийлье. Баярлалаа. Ном бол ертөнцийг харах цонх гэдэг. Тэгээд Бутаатур дарга маань бол одоо ном түүхэн номнууд болон одоо өөрийнхөө сонирхтойг номнуудаараа бас үдгслэн гарах хэмжээний тийм сонирхолтой номнууд байдаг гэж сонссон. Дээр нь хамгийн сонирхол татж байгаа хобби бол одоо орон орны мөнгөн тэмдэгтийг цуглуулга байгаа тий. Тий яг хоо энэ цаасан мөнгөн тэмдэгтийг бол би цуглуулад нэг 20 жил болж байна. Ерөнхийдөө бол тохиолдолоор нэг хүндээс нэг 15-6 орны цаасан мөнгөн тэмдэгтийг олж аваад тэгээд тэндээсээ үүдээс цуглуулж гисэн. Ингэсээр гадаад өнөөдөр би цаасан мөнгнөөс болон маань ерөнхийдөө 180 орны 400 гаруй цаасан тэмдэгт байж байна. Зоолсон мөнгө бас ерөнхийдөө зүгээр зоолсон мөнгүүд би нэг юу яаж цуглуулдаггүй, одоо зөв цуглуулдаггүй. Яг намайг мөнгө цуглуулдаг гэхэл хүмүүс зоос өгөөд байдаг. Тэгэхээр зоолсон мөнгө бас өөрөөр ингээл тэр замбраагүй ингэс зүгээр цуглуулгатай. Тоглоомор би энэ эхнэрийн цуглуулгач нэрлэдэг тийм нэг. За нэг юм хоёрдугаарт нь номны асуудал яг ном бол зүгээр номыг бол одоо цуглуулад байхгүй л тийм. Зөвхөн би сэдвчил цуглуулдаг тийм ээ. Одоо яг өөрийнхөө хэрэгцээ таамаг цуглуулна л гэсэн үг. Тэгээд ерөнхийдөө эхэндээ бол би хошин шог зохиол нэлээд цуглуулж байсан. Мөн шашны холбогдолтой номнууд нэлээд цуглуулсан байгаа. За ганц буддийн шашин байж Будда, Христ, мусульман, та шогс үсэл өөрөө таанах мэдгийн бөөгийн мөргөл зэрэг. Тэгээд одоо жоохон нас ахаад ингээд ирэхээр бол түүхийн холбогдолтой ном нэлээд цуглуулж болж байна. Сууд хүмүүс амьдралын тухай номнууд нэлээд цуглуулдаг. За сонин хачин гэсэн ном их цуглуулдаг. Энэ бол би бүр аль баг дунд сургууль тухаас аль цуглуулжсэн. Юм номнууд ерөнхийдөө ингээд цуглуулдаг та. Хоббины тухай ерөнхийдөө би тайлбарсан. Зүгээр цаасан мөнгөнд тэмдэгтийн хувьд бисаа мөнгөнд тэмдэгтэй хувьд яхад бол зөв Монголд нэг номер цуглуулдаг хүн бол Баярхүү гэдэг хүн байгаа шүү дээ. Тэр хүн бол би тэр бас нэг элчин сайд ажиллаж байхад минь уулзж ирсэн. Тэгээ Бээжинд хамт хойлоо бас нэг 4-5 цаг цуг өнгөрөх боломж гаргаж ирсэн. Тэр хүний цуглуулга бол маш гутгатай бөгөөд маш өргөн цуглуулгатай тийм юм байдаг. Босод янз янзын цуглуулгатай асуудал байна л да. Тий. За зүгээр одоо миний их ойрхон дайсан тодсгол энэ Эрдэм цагслан сургуулийн захирал Батэрдэн энэ үл их чулуу цуглуулдаг байсан. Одоо тэр нь байна байхгүй нөө сайн мэдэхгүй байна. Уут төрн чулуутай байдаг байсан. Тэгэл янз янз л байна да. Тиймээс хамгийн түрүүнд сандарч байгаа нь энэ л багч битээ. Таны одоо мөнгөн тэмдэгтүүд хэдэн орныг төлөөлж байна? За бас нэг гол асуух гэдэг зүйл маань бүгд одоо яг тухайн үед хэрэглэгдэж байсан ориг мөнгөн тэмдэгтүүд өө гэж асуугаад. Тий, энд бол бүгдээр хэрэглэгдэж байсан бөгөөд одоо хэрэглэж байгаа. Гүлгэнд оюун мөнгөн тэмдэгтүүд байгаа. Энэгээр нэг онцлогт. Хоёрдугаарт нь мөнгөн тэмдэгтүүд чинь нөгөө нийтээ 180-аад орны 400-га цаасан мөнгөн тэмдэгт байна.
За энд бол би талент гаргаад тавьсан байна. Талнаас альбомд байна. Ерөнхийдөө төлөөлөлөө тавьсан нэгийг гэсэн үг. За өмнө нь би бас нэг 3-4 жилийн өмнө бас телевизээр яг цаас мөнгө тэмцэх тухай ярьж ирсэн юм. Тэгж яхад альбомоос шууд үзүүлж байсан. Тэгээд бас би өөрөө иргэд нэвтрүүлэг харахад бол иргэдэд тийм ч тодорхой биш болсон учраас энэ нэр бас ач холбогдол өгч. Нэгс энэ үзэгчтэй хүндэтгэж өгнө гэсэн үг шүү дээ. Бүр цаг зав гаргаад ингээд бүгдийг дэлгэцсэн байгаа юм. Тэгээ энэ бол Ямайкын доллар байна. Энэ болохоор Брунейн доллар. Энэ Сингапур доллар. Энэ болохоор Шотланд доллар байна. Энэ юуны доллар. Чанкаш шүү дээ чинь. Юу Тайваны доллар байна. Тий. Энэ Шинэ Зеландын доллар, Зимбабвеийн доллар, Барбадосын доллар, Бахамын доллар. За энэ нь Америкийн доллар. Америкийн доллароос одоо 2-ын дэвсгэрт гүйлгэнд байдаггүй. Ховор байдаг. Тийм учраас би 2-ын дэвсгэрийг гаргах тавьсан. Энэ бол одоо олон янзын дэвсгэрүүд байж болно. Исландих байна. Соломон Исланд нөгөө Соломоны арлууд гэсэн усалтай жижиг ус. Исланд арал гэсэн үг шүү дээ монголоор. Төвдөх үү? Тий, төвд өөрөө би дас юм долларт байсан. Энэ Тэфүтэн банк гэж байна. Тийм байна. Тэбэтэн банк. Төвдийн банк гэсэн үг. Тухайд үйлдвэрлэжсэн он хүртлийн зарим доллар дээр байж байгаа. Тий, яг тий. Ерөнхийдөө бол томордог шийдэлтэй байх хэрэгтэй. Одоо энэ мөнгө судлаад надад би 2-3 бий. Тэгээ тэргээр харж байгаад зарим мөнгө тэмцэхдээ танигддаггүй байхгүй юу? Хаана юу нэг маш нарийн харж байхад нэг болонд нь одоо нэг усынх нэг ямар жижиг. Тий, энэ бол Брунейн доллар байна. 400 гаруй одоо яг мөнгөнд дэвсгэртүүд танд байна гэж түрүү хэлсэн. Тэгээ магадгүй энэ бүхнийг та өөрөө одоо тэр тухайн улс оронд нь очиод цуглуулаагүй мэдээж тэ. Гэхдээ ямар хэлбэрээр энэ цуглуулгууд олддог юм бол? Тий, ерөн зүгээр олон хэлбэр байна. Ихэнх нь бол би нэг 10 хэдийг нэг хүнээс анх авч цуглуулгаа эхэлсэн. Тэгээ түүнээс хойш бол энэ нэг хэдийн ч олон хүндрэлүүд төдийшний цуглуулга болж өгдөг. Тий. Миний ойр дотны таньц усууд гадаад дотоод явахдаа авчирч өгнө. Би гадагш явж байгаа усуудад мөнгөнд бас захин. Тий. Надаа одоо нэгдийн 5-ын 10-ын 20-ын дэвсгэртүүдийн 50 гэсэн юм жижигхэн дэвсгэртүүдийн ингээд цоошин дээр нь одоо юм багц надад бэлдээ одоо энд. Би банкнаас гуйж авсан. Тэгээ тэндээс энэ 2 юм 3 өгөө явуулчихдаг. За чинь хурц улаан дараа ажиллахдаа ингээд гадаад хүмүүстэй танилцсан. Тэнгууд наад мөнгө өг. Тэнгууд нөгөөж баярлаа гэдээ хариу өгөх юм өгнө. Түүний аваад үрээд ирэлгдэг. Ийм байдлаас бол хөдөлж авах нь солилцоо хийн. Олон хэлбэрээр танд ирсэн байх юм шүү дээ. Гэтэ ингээ хараад үзэхээр хаа байсан тэр одоо нөгөө нэг твээс нөгөө твд байгаа улс орнуудын хүртэл мөнгөнд дэвсдүр танд ингээд холоос хүрээд ирсэн гэхээр бас сонирхолтой л юм тий. Тий, ерөнхийдөө олддог юм аа. Тэр мөнгөнд дэвсгэрт байгаа та нар улсын нэрийг сонсоогүй шахуу тийм улсууд ч бий. Тийм байна тий. За тэгээд энэ дараагийн нэг бүлэг мөнгө нь бол энэ юуны байгаа юм. Динарууд болж байгаа юм. За. Тий, динар. Франк динар хоёр олж байна. Энэ бас мэдээ олон ийм динар юм уу эсвэл франк нэртэй. Та онцлогуудыг хэлээд өгөөч. За яхад онцлог бол одоо энэ швейцар франк байна. За. Швейцар франк бол одоо бүх мөнгө дэвсгэртүүд хэвтэй байралтай гэдэг бол швейцар франк бол босоо байралтай. Энэгээр нэг онцлог байна. Энэ их том юм аа. Тэгээ наач нь Ирак. Харны юутай тий. Тийм байна. Ирак? Ирак. Тэгээ наач Саддам Хусейн маань утгах шүү дээ. Иракийн динар байна. Айгуу зузаан юм байна. Тий. Баярлалаа. За хамгийн жижигнийг харсан чинь энэ бас юу вэ? Энэ гоё юм. Гивнэ гэж байна. Ерөнхийдөө улс орны би нэг ажиллаад хахад улс орны хөгжил жоохон дороохон бөгөөд эсвэл нэг хүний дахин шутдаг одоо улс орнууд шүү дээ. Тэдний мөнгөнд төвсгдөд их тасаг байдаг. За. Тийм нэг надад ажиглагддаг тийм. Ерөнхийдөө энэ наадлаа хоёрыг нь бол Рупи. Рупи гэдэг нь юу вэ? Энтхийн сав газар тавих голж байгаа юм байдаг. За энэ цаашаа цаад орных бол крон. Эдгээр ингээд тавьсан байна. За Рупинуудаас бол одоо жишээ нь яг энэ бол Шри-Ланк гэдэг улс байна. Энэ арслан юутэй эмблемтэй тий. За энэ бол
За тийм хүмүүс нэлээд сайрахгүй бол энэ тгий чиглэлийн бол одоо бутан матан чиглэх юм уу? Тийм ээ. За энэ бол энэ тгих байна. Жавхрал нэрөө. Ба байж. Энэ Мавритан байна. Энэ Сейшелийн арлууд гэдэг нь байна. Сингапур долготой төстэй юм байна. Тий, энэ их жижиг бол шүү дээ Сейшелийн арлууд гэдэг. Энэ ерөөсө 500 хүрэхгүй тийм ус хүнтэй улсах. Хүн амтай юу? Тий. Энэ Малдив байна. Энэ их жижигхэн Индонез. Наач Пакистаны. Тий, гэхдээ энэ Пакистаны юу байна? Одоо тий нэг групп гэсэн үг тийм нэг групп тий. Пакистаны хамгийн бага хүн шүү дээ. хамгийн том болохоор энэ юм уу да. Одоо энэ бол нөгөө юу нэг штэ Бутаныхан байж штэ. Нөгөө нэг хэдэн ах トゥ нараа аав ээжигээ хятадтай нөхрөөчүүд дээ нөгөө ийм хувцас малгайтай. Нөгөө төргөл таагаж тий. Энэ бол маш их хоцрогдсон орон. Тийм их мөнгө зөвшөөрсөн ийм гоё тансаг. Цаас юм шиг даавууч булдаач юм шиг. Эндээ тий. Байх жишээний. За коронууд бол ерөнхийдөө Европ талдаа байна да. Исланд уу? Исланд гэж байна. Исланд гэж байна уу? За тийм Исланд байна. Исландын крон. За энэ байна. Энэ Чехос багш салааг байх үеийн крон энэ одоо л энэ улс байхгүй шүү Чехословак гэж. Цог багтай байсан. Одоо Чех, Словак гэд хоёр улс утсан байна. Пунд реал гэсэн ийм мөнгөнд өсөлтөд байна. Одоо энэ орнууд бол паундтай. Пунд манайхан пунд стерлинг нь паунд гэж нэрлэн тийм ээ. Одоо эндээс хамгийн сайн ханштай нь бол энэ байна. Энэ пунд стерлинг Англих. Энэ одоо гүйлгэнд байгаа 10 пунд стерлинг гэдэг чинь өөрөө бол манайхаар 25,000 орчим төгрөгийн үнэтэй. Тий, хэн нэгэн буруу гартай хүн бол энийг харамлаа гарах юм 25,000 тайх нь шүү дээ. За тэгээд дуулгаас их гамтай хадгална гэдэг манаас их чухал мөнгөнд пундтэй болсоч одоо энэ Египт байна. Энэ хоёр Египт их байна. Пундтэй байдаг. Энэ Шотланд байна. Тийм ээ. Энэ Оман байна. Энэ Лесото гэдэг улс байна. За энэ Сир байна. Манай дайн болоод байгаа чинь шүү дээ. Сирийн мөнгө нэмэгдэх нь. За энэ Кипр гэж байна тий. Энэ Судан байна. За энэ айхтар гоё мөнгө ч юу? Энэ юуних байна? Лаос юм одоо. Камбож. Тий, Камбож их. Гоё зурагтай гоц. Бас их гоё зурагтай. Өнгө ялгалт сайнтай. За ингээд энэ бос. Зарим улсын бас гарахгүй мэнэ. Тий. Энэ Гондурас гэж байна. Хондурас гэж. Гондурас. Энэ болохоор Иран байна. Ираных. Наа чи бас их хойно гэдэг юм уу? Хэд зарим нь бол хэд онд үйлдвэрлэгдсэн мөнгөнд юм битгий гараад ирсэн мэл шүү дээ. Энэ чинь бараг. Ер нь тэгээд энэ 60-70 улсууд чинь иймэрхүү мөнгөн дээр бас ингэж бичиг үлдээн. Энэ бол нэг Иран хүн надад ч өгөөгүй гэхдээ манай найз өгсөн байна л да. Одоо энэ юу гэж үчиг дуршуу мөрсөлсөн байгаа байлгүй. Ингээ 19 өгдөг. Энэ нь болохоор илүү үнэтэй болох ч гэдэг ч юм уу тийм ээ. Одоо дурсгалт болдог тий. Би бас ингээд хэдэн хором нэвтрүүлгийнхаа зочинтой ярилцж хахад нэг зүйлийг бодчихлоо. Хүү ерөн сонирхолтой амьдран гэдэг маань зоригтой байна гэдэг юм уу? Өөрөөгөө одоо баяжуулж өөрөөгөө итгэл урам зоригоор тэтгэн гэдэг маань ерөөсөө л хүн хоббитэй байх хэрэгтэй байна гэж бодогдлоо. Яагаад тэгэхээр хүн ингээл хийх юмгүй байна гэдэг маань хүмүүсийн үед их тийм уйтгаргүй нэгтэй ганцаардах ч юм уу тийм зүйлийг авчир. Тэгвэл хөө өөрийн гэсэн хоббитой сонирхолтой ийм хэмжээний одоо гэдэг юм уу цуглуулгатай ч юм уу байх юм бол үнэхээр амьдралыг их гоё баялаг сайхан болгох юм болов гэдэг сэтгэл бас төр зогслоо. Тэгээд зарим мөнгөнд тэмдэг хүмүүс нь одоо бол яг гүйлгэнд байгаа юм байна. Ингээ базаад аваад үсэх юм бол танд ч бас нэлээдэн одоо хүний сонирхол татахаар мөнгөнд өнгийн ер нь юу байгаа юм шүү. Тэ ерөнхийдөө яг би нэг бол ерөнхийдөө мөнгөнд цуглуулсан бол зах зээлийн үнэлэх юм бол 3 сая төгрөг байх бол гэж тодорхойлж байна л та тийм ээ. Гэхдээ тэрнээс илүү үнцэндээ цуглуулсан биш. Та хэдэн жил цуглуулж байна? Би 20 жил цуглуулж байна. Тэгэхээр цуглуулах гэдэг чинь өөр юм ч тийм. Яг хүн бол өөртөө хамгийн хайртай байдаг мал гэсэн онол байдаг. Энийг одоо хүмүүс зөвшөөрдөг л дөө. Хүн өөртөө хайртай байдаг учраас хүн бусдад одоо бусдаас онцгойлохыг хүсдэг. Бусдад магтуулахыг хүсдэг. Шүүмжил дургу байдаг. Энэ бүгд тэр холбоотой тийм ээ. Тэгэхээр энэ цуглуулах гэдэг бол өөрөө бас тэр хүний бусдаас онцгойлохыг хүсэл эрмэлзлийг тогтоохгүй юу?
онцгойрохыг хүссэн тийм ээ. Тэгэхээр энэ цуглуулгыг миний цуглуулга бусад байхгүй байсан маа би өөрөө бүр их кайф авч өшөөх олон босготой юм хийдэг. Хоббигаа өргөжүүлэхийн төлөө их зоригтой болгодог. Тэгээ ста нөгөө бидний хэлдэг нөгөө чөлөө цагаа зөв боловсон өнгөрүүлнэ гэж ярьдаг штэ. Тэмцээ энэ бол одоо багтана. Би одоо нэг хичнээн янз альбом шал бөөмөд. Одоо хүртэл байж байгаа. Танаа гэрийнхээ ярьжсэн штэ ингээд за аавд одоо ингээд янз бүрийн биелэг сэлт ингээд бэлтгэхээс илүүтэй цуглуулганд нэмэлчих юм бол аав тэрнээсээ илүү их баярлдаг гэд. Энэ би найзуудаас бас тэгж захидгийг. Гадаад явжлаа заа наанасаа мөнгө нэмдэгтэй байдаг лээ. Тэг чамд байгаа үстэй надад байх нам аахгүй заяа. Аяа идэр гэж байгаа. Тэр чинь нэг орных хэд мэл олон байж болно шүү дээ. Солилцоо ихэнх хайрыг бодох. Солилцсон байдаг тий бас заримдаа. Солилцоо хийдэг тий. Тэгээд энэ манай 14-т яас адилхан юм бэ? Тий энэ бол орчин арга үйл дээ. Тийм ээ. Би Оросд оюутан байлаа. Би бас тун арга даад ирэнгут муухай юм л та. Гэхдээ бас ганц нэг юм тохиол байсан. Тун арга даад ирэнгут шүн таксинд Монголын харгуун төвийг бол босдог гэсэн. Тэдний ялах гаваад гэдэг тий. Мохол ихтэй яг тийм тохиол байсан. Тэгээ яалтчгүй айгүй адилхан юм байна. Манай үзэгчид хараад бараг одоо магадгүй одоо цуглуулганд нь ийм Монголын 10 төгрөг байгаа хүмүүс л тий. Цуглуулгаас хамгийн том хамгийн жижиг хоёр мөнгө би таасна сонирхолч. За. Хоёул орших. За. Хамгийн том мөнгө нь энэ байна. 1910 он гэж. 1910 оны 100 рубль. Чиний мөнгө гэдэг тий. За энэ босод мөнгөтэй ингээд харьцуулах энэ гот тийм алс шиг юм харагдана. Үгүй ч яасан гоё сонирхлын тий. Та хэдэн жилийн нэг хадгалж байна гэдэг хүний цагтай. Жишээлбэл энийг гэж манай та нар бүгд мэдэндээ манай сандууж үеийг надад өгсөн шүү дээ. Манай аавд нэг юм байгаад идэгий. Тэгээ манай хам цоглуулдаг юм шүү дээ. Та цоглуулгатай аав гэдэг надад авчиж өгсөн. Би ямар их баярлсан ч бодно тий. Хүн болгонд үзүүлдэг энийг. Тийм байна. Үзүүлэхээс ч аргагүй байна. Тий. Хамгийн жижиг мөнгө нь бас орших. За. Энэ нь Оросын 1 рубль. Тэгээд энэ Оросын 1 рубль энэ рубль хоёр ингээд хооронд зэгсүүлэх нэг юм харагдах шүү дээ. 1 2 за 9 дахин том юм байна да. Тийм биш. 8 6 дахин том байх юм байна. Энэ бол 1910 он гэж байна. Тий, энэ бол зүлт бод ус юм байх уу шүү дээ. Тийм байна. Тэр ном байгаад энд юу? 1961 гэж. 61 он надаас нэг дүүл юм байна. Би 1960 онд төсөн байгаа. Тэгэхээр ч одоо юм үнцэнтэй. Тий. За энэ одоо их гой мөнгөнд төсөд энэ байна. Канадын юм уу? Ган. Ган. Ганх тий. Хичнээн олон хүний зурагтай юм би. Энийг би мэдэхгүй юм бодвол одоо тэр мөн тэгэл төрийн тэргүүнүүд юм уу нэг л алдартай л босод байгаа. Нэг л утга учиртай л. Тий. Энэ Конгийн мөнгө нэмэлт, энийг гоё мөнгө нэмэлт байна. Цоош нэр харагдчих шүү. Цааш нэрээ байна. Яаж ингэж нандаа хадгалаад байна? Альбом зураг шиг хийгээд байна уу? Уцнаар хадгална та. За энэ бол Унгарын порент байна. Унгарын порент. Сая манай зурлаач асууад ч танаас тий. За энэ нэг юу байна? Сэргэлон. Сэргэлоны энэ юу хөтөл. Одоо манайхан чих яваад байгаа. Ерөнхийлөгчний хөтөл одоо нэг манайхаас нэг юу ядаж нэг эндний хамгаалж байгаа шүү дээ. Энэ нөхрийн нүдийг харахаар би нийт зүрхэд идэх юм. Цаанаас нь үргэлжлэн ботох юм мэдтий. Энэ стадын дайм болцсон газар энэ хүний зураг шиг юм гэж харагддаг. Зарим мөнгөний тэмцүүд нь хоорондоо айгүй ижил өнгө юутай ах юм. Энэ ийм гоё нэ. Энэ нугалдаггүй. Ямар сони. Парагвай гэдэг улс байна. Тийм үү. Одоо гүйлгэнд нь байгаа. Энэ 2 мил гэдэг шин. Тэгээ энэ 2 намын ийм хавцлаач юм шиг тийм үү. 2000 гэсэн юм л тий. Мил. Тийм ээ. Энд тэгээ айгүй тийм барихад их сони юм аа. Тий. Энэ чинь ингээд зүгээр базаад боцоотой хотод өөр ингээд айжмд тэнждэг. Ийм л юм. За ингээд бадлаа. Тий. Ингээд өөрөө тэнийгээд батдаггүй. За тэгээд саний энэ хавийнхан бол ерөөсөө түрүүмийн энд бол одон дахин давтагддаг мөнгөнүүд шүү дээ. Энэ хавийнхан бол ганц байдаг мөнгөнүүд. Одоо ганц л ус тийм мөнгөтэй байна гэсэн. Хамгийн их мөнгөндөгтэй солидог орн биш дээ энэ. Мозамбик. Мозамбик гэсэн нэг сандаас орн байдаг шүү дээ. Мозамбик чинь сүлдээ шүү дээ. Нэг талх авахад 2 одоо триллион төгрөгөөр нэг талх авдаг. Мозамбик мөнгөөр. Сүлдээ Мозамбик мөнгө чинь шүү дээ. Ингээ мөнгөний хашны унсаар хамгийн сүлд нь хамгийн доотлын мөнгө нь 12 тэгтэй. Хамгийн дээдлийн мөнгө нь 18 тэгтэй болоод. Тэгээ түүнийг хязгаарлахын тулд 12 бүх мөнгөний ард 12 тэг нь хасаад
дэжигсүүлж олгожсэн юм байдаг. Монголынх бол яг хаа Монголынх бол би нэг учиргүй тийм олон цуглуулсатаг байгаа. Яг сая өнгөрсөн жил би нэг Вьетнам явсан. Вьетнам явахад Вьетнамын холом гинэмжлэгт олж ирсэн байна. Ингээ байж юм тий. За Монгол бол одоо энэ да Монгол гэдэг. Монголын тухай бас мэдээлэл байж байна. Энэ мэдээлэлтний мэдээлэл байна. Гэтэ хэдэн удаа солигдчихсэн бол манай Монголын мөнгөнд дэвсгэртэй. За 6 авдаа юм уу? Хамгийн анхны мөнгөнд дэвсгэртэй. Би тэнийг хэлж мэдэхгүй байна. Түүний дараа данзангийн доллар гэж гарсан. Хамгийн анх нэг юу гэж асуухгүй нөгөө хойд үхэрт тэгээд тийм мөнгөтэй байлаа шүү дээ. Хойд үхрэн зөгтэй. Тэгээд данзангийн доллар гарч ирээ. Данзангийн долларын дараа эднэр гарч ирээд 1925 он гэж байна. 25 он энд гарч ирээд үүний дараа энэ гараад 1955 он. Тэгэхээр 30 жилийн дараагаас. Тийм байна, 30 жил. Тэгээд үүний дараа эдний гараад хэдэн он бэ? Энэ бол одоо социализм шүү дээ. Энэ 1983 гэж байна. Тийм байна. Социализм үе. Тэгээд энэ нөгөөс түрүүний хэлдэг рубльтэй адилхан чинь доллар энэ 14 төгрөг. Энэ 100 төгрөг чинь хэдэн онд юм болоо? Тийм одоо байшин тэгээд л. Тийм байна. Нийлдэг гэсэн. 81 он гэж. Тийм байна. За тэгээд түүний дараагийн үений эднэр. Одоо солигдоог удаж байгаа тий. Тий одоо энэ бол удаж байна. Тий Монгол хамгийн нийт нь 20 мянган дэвсгэртэй байна. За энэ Орсын бас мөнгнүүд өгж байна энд. Орос чи ер нь их дээр үед их том мөнгөтэй байлжээ. 1909 оны 1909 оны 10 рубль байна. Энэ 5 рубль байна. Ер нь л Оросуудын мөнгө тэмдгийн 1898 он гэж шүү. Тийм байна. 1898 оны рубль. Энэ одоо мөнгөний дээр юу вэ? Хасаад байгаа юм. Энэ чинь бүр 1898. Энэ нэг адилханы урд хойд хоёр юм байна. Тэний жорууд ч юм альбом дотор байсан юм шүү. Яг үү. За энэ бол яг энэ бол юу юм? Дурамал энэ оригин биш. Энэ бол хятадын бүх түүхэн үеийн мөнгөнд тэмдэгдэж байгаа юм. Хэдэн удаа солигдсон юм бэ? Энэ замбраг. Замбраг үү. Эндээс тий. 10 хэдэн хуудас аваач. Дотроо 4 хуудас 3 хуудастай. Яг энэ альбом бол ерөнхийдөө ингээд дэрээр хороор миний альбом тийм учраас. Тэгээд ингээд хаалгач тийм орсод байх жишээ нь тий. Манай Монголын ч гэсэндээ яг энэ 100 төгрөгийг харахаар л нэг л гой дотн санагдаад. Наа 100 төгрөг унтах их мөнгө шүү дээ тий. Сайн нэг хизээ хэлээд энийг хуучны мөнгөөр худалдаа авалт юм. 100 төгрөгтэй явсан 100 нөхөртэй зүрс зогсол гарсан биз дээ тий. Хамгийн том дэвсгэрч учраас. За яг энэ мөнгө гарсан байх үед одоо 100 төгрөгөөр юу авдаг байсан? Юу тааж гарах. Зүгээр энэ мөнгө гарсан байх. Ийм мөнгө гарсан байх чинь одоо энэ нэг төгрөгөөр нэг оных тий. Энэ нэг төгрөгөөр чинь одоо 12 ирээс авдаг байсан. 12 90-ээс авчдаг. Тий. 90-ээс хилэн 16 төгрөг шүү дээ. Тийм учраас нэг төгрөгөөр 2 төгрөгөөр нэг Москва авч идэнэ. Илэгний нөхөрт нэг төгрөг 30 мөнгө байна. Ийм байх шигтэй байна. Энэ ингэж 1966 он гинэ. Магадгүй манай үзэгчид яг энэ мөнгөнд дэвсгэртийг мартсан цайж болох юм. Эсвэл гал мөрөн жил. Тийм 80 оноос хойш 90 оны одоо залуучууд хүүхдүүд бол бас зарим нь мэдгүй ах шүү энэ мөнгөнд тэмдэгтийг. Би бол санаад байна. Тэгээд манай дүүнер одоо санаж ийн үгүй л шүү дээ. Харин тий. Манай ачцээ бол хараад гайхнастэй. Өө энэ юу вэ гэдэггүй шүү дээ. Огт мэдгүй шүү дээ. Тий. Та нөгөө хуурж явсан 10 төгрөг чинь энд байна. Одоо хойно тий юуны хойшоо оюутан болоо явах чинь 1000 төгрөг гэдэг байхгүй юу? Нэг оюутанд. Тэгээ ихтлгүүрт ингээд бүх салаатыг нь бараг тавьж угаад уртлын төгж угаад арай хаалгаар оруулаад бүрэн хуцаа авч юмс гэдэг байхгүй юу? Тэгэж одоо 1000 төгрөг гэдэг чинь энэ ийм 10 шиг тавьсгаж үү? Тийм шүү. Гэхдээ 1000 төгрөг чинь барагдахгүй шүү дээ. Би энэ 200 төгрөгийн 300 төгрөгийн өвчл авчихсан. 700 төгрөгийн өвчл авчих. Жишээний тий. Ингээ харахад бол 1950 он, 1961 онд, 1970 онд хэвлэгдэж байсан сонирхолтой номнуудаас таны энэ номын одоо ертөнцид номын одоо санд чинь байд юм байна. За намайг бол ерөнхийдөө тэгээд ном уншиж сурсан цагаас хойш авдаг л да. Тэгээд та нарыг нэгээ би номнуудаа нэлээд дэлгэж харсан. Бас их олон ном алгуулсан байна. Алдсан байна тий. Одоо сууд хүмүүсийн амьдрал гэдэг энэ ном бол 7% 8-ын цуврал тасан 3 үлдсэн байна тий.
Тэгээд одоо хань санаа авч одоо зарим нэг чухал номнуудаа цаашаа жоордын үс бодчих та. Тэгээд номосондоо бид ил тавьчих юм л да. Энэ туртаа орж орсдаг. Гэхдээ Цагаан сарын байраар жаал алдчихтэй. яах вэ тэгээд тийм байна. Манай хүүхдүүдийн найз намайс нь орж гарна. Манай найз нь орж гарна. Зарим хүмүүс нь уншаад өгөөд өгөхгүй алгуулна. Зөндөө юм байна. Тэгээд алдан буцааж авна, тэгээд ямар ч тийм ном цуглуулж төгсөж нөгөө соёлыг болгож хулгайч гээд өөрийгөө өөрсдөө хөрдөж авах. Тэгэхээр бас нэхэдэж болохгүй. Тийм. Чи хулгаалцсан гэдэг. Яг одоо барьж авах юм бол нэхэнтэй. Тэгээд баригдахгүй хэвчээ. Ерөнхийдөө би нэг 2000 гаруй номтой. Тэндээс нэг 1000 орчим ном нь дандаа улс төрийн чиглэлийн тэгээд дээр нь нөгөө мэргэжлийн чиглэлийн номууд, математик, физик бас бусад чиглэлийн номууд техник гэдэг. Тэр номнуудаа бол би сургуульд өгчихсөн. Энэ сайхан гэрээ сургуулийн үүсгэн байгуулагч нэг учраас тэрийг ухамсарлаа тийш өгсөн. Одоо минь ашиглахгүй гээд. Яг энд би танад дэлгэж зүжүүлж байгаа нь зүгээр одоо сүүлийн сонирхож байгаа сэтгэвчсэн зөв номнуудаа үзүүлж байна. Зарим нь дээр ихж байна, зарим нь сүүлийн ихж байна. Миний сонирхлыг яаж учраас тийм ээ. Одоо энэ хойд өрөөнд бас хаан дүр номын сан бас байна. Тэнд бол уран зохиолын номнууд бол дүрэн бий. Дандаа гарахтаа хараад гарч байна. За өнөөдрийн ширээ дэлгэц ном бол дандаа түүхэн хүмүүсийн тухай ном байна. Ерөнхийдөө амьдралдаа алдаж омж явсан. Ленин үлгэр ба үнэн гээд Ленин юу байсан, юу худлаа байдаг гэсэн тийм ээ. Дожоод энэ Сталин хартаа, Мао Цзэдун залтай. Дандаа түүхэн номнууд. Одоо нэг үе бол дахин шүтүүлж байсан хүмүүс тийм ээ. Ельцний өчл байна. Энэ Мао Цзэдун даргын далд амьдрал гээд тийм ээ. За тэгээд сүүлийн одоо хүчирхэг эмгтээчүүд байна. За Чэдэнбэл Пилатов 2 гэдэг шинкараар бичсэн энэ их гоё ном байдаг шүү дээ. Ялангуяа Пилатов анх Монголд яаж ирж анх яаж ирэх хэрэгтэй ямар хуу тарах юм. Сэвхэр хөргөн одоо марш усгүй байсан. Тэгээд явдал тундаа энэ яаж эвдэрсэн бэ? Түүний хэн одоо өөрөө эвдэрч гэнэ үү? Эвдлээд өнөө гэдэг нь энэ дэрлэх тодорхой бичсэн байдаг. Үндсэндээ хүнийг л эвдэлдэг л байхгүй. Цэдэн болгоон тухай зөндөө зүйлийг бас сайн өнгөрсөн онуудад ярьсан шүү дээ. Тэгэхээр энэ номыг уншсан хүн бол нэлээд ойлголттой болсон байх. Жишээ нь. Тий. Ер нь л яг та бидсэн бол Пилатовыг бол бодлогоор суулгасан шүү дээ. Тэр нь ойлгомжтой. За ингээд сууд хүмүүс амьдрал гэдэг энэ мэдэн сурвалжууд. Наа чин 71 он байсан уу? 61 онд хэвлэгдсэн байсан уу? Тий, энд одоо мэдэн дээр их бай. Тийм билээ. 3 4 мөрөөр авчихсан. Ном байна тий. Энэ 3 4 35 мянган төгрөгтэй ном байна л да. Энэ 2 төгрөгийн ном байна. 2 төгрөгөөр л авчихсан. 2 төгрөг авчихсан. Ном байна. Энэ бас нэг юм сурвалжууд их гардаг гэсэн. Энэ орчин одоо явахтай энэ социализмын номнууд л да. Дандаа нэг хувьсгалчтай. За Островский бол яг Николай Островский гэдэг энэ зохиолч байна тийм ээ. Одоо Будённый, Дзержинский, Рокоссовский, Киров эдгээр орчин таньгууд штэ. Энэ хоёр бол Латин Америк хоёр том хувьсгалч байна. Салвадор Алленде гэдэг энэ Чили. Эрнест Че Гевара гэдэг одоо Фидель Кастротой анх цуг гарчсан. Фидель Кастро хацгийн хүний үгийг сонсдог, өөр үгийг сонсдоггүйсэн тэр ярьдаг. Тэгэхээр энэ ном тэр чигтэр өсө түүх өгүүлж ин гэсэн үг тий. Тан Крупская гэдэг нэр нь Ленин. Манайч явах Ленин ихнэр их. Тэгээ сүүлийн үед бас энэ сууч жанжингууд энэ төрийг туйлд мөвөлдөн гэдэг юм нийгэм дагнсан биш. Нэг хүний дагнсан биш, нэг сэдв дагнсан юмуд гарч ирсэн билээ. Энэ дэр бол бас их мундаг. Тэгэхээр биднэрт бас өөрийнхөө цуглуулгыг, сонирхолтой хоббиг танилцуулахаар бас прокуратор дарга маань нэлээ архивуудаа их гаргаж ирсэн байна. Тэгээд танилцуулж байна тийм ээ. За энэ номнууд яг ерөнхийдөө дэлгэхийн бол нэлээд цаг гарна. За энэ хамгийн цаатлын энэ хэсэг бол дандаа түүхэн холбоотой номнууд байгаа. Сүүлийн үед би түүх сонирхож байгаа. Энэ сүүлийн ном л да. Гэхдээ энэ 5 бот номн дээр яг социализмын үед одоо ийм 5 бот байна л да. Яг социализмын үед хаагдж байсан, нууж байсан энэ бүх нууц юмыг дэлгэсэн ийм ном байдгийг. Энэ номыг дөнгөн одоо нэг хувьсгал яснаа дараахан бүх юм одоо хийлэлтэн далангүй болж байгаа үед энэ бот болгож хийсэн байдаг. Энэ дээр яруу найрагчдын 20 төв шүлгүүд бүгд байна.
хэлмэгцэн улсуудын хурлын протоколууд бүгд байна. Тий, ийм номнууд байдаг. Энэ түүх одоо сонирхолтой улсууд бол ихсэн үзгээд хэрэгтэй тий. За тэгээ сүүлийн үед би Дамбижаг хэмээн сонирхдаг энэ. Жаал амын толгой гэдэг. Яг гоо Дамбижаа бол тэгэл яг ясам дэвлэлээр хар толгой холбож явсан юм л дээ. Хар толгой холбож явсан тэгээд Монголд бол орж ирээд энд орнохыг хүссэн. Энэ бол өөрөө яг Монголын ард турд бол бас тийм ч харгас байгаагүй шүү дээ. Тэгээд зэргүүдэн бол харгас, дагалдагчтай харгас. Ийм юмс баруун өнгөөр хоёроор хоёулаа тийм байсан байдаг. Энэ одоо ховор ном л доо. Энэ номыг яасан гэхээр нөгөө Орос Монгол тойл гэдгийг Дэмдэн сонгоо хийгээд түүний хард мэдгэлгүйнийг хэвлүүлээд тэгээ энэ дараа гинт мэдээд энэ дээр юу гэхээр нөгөө Пётрийн тэр үедээ бол Пётрийн мандуул хаанаас болсон ч тийм үү. Тэр үеч одоо энэ Чингис хааны хүлэмжшүүлдэггүйсэн юм шүү дээ, тийм ээ. Хобилаа бүх хэдийн эзэлж өмнөсөн хүмүүсийг мөхөө бидгээд энэ бичсэн байдаг хгүй юу. Тэгээ ийм одоо буруу юм хийлээгээд үүнээс Дэмдэн сонгооч өрөнд орж байсан шүү дээ. Бүх номноос энийг авч урж шатаагаад тэгээ түүнийхэн төлөв Дэмдэн сонгоор төлөвлөж байсан. Тэгээ төлөх үедээ ямар одоо хуралд юу ярьсан гэсэн энэ сэний 5 бодтол байж байдаг. Тэгэхээр энэ ном хэвлэгдээгүй. Одоо тэгээд одоо сошиал одоо энэ нөгөө ардсан хвшлэн дараа хэвлэж байгаа байхгүй юу? Энэ тусаад ном болгож хэвлсэн байгаа юм. Тэр одоо юун дээрс нь бол бүгд нуурч авсан байгаа байхгүй юу? Тэгээд за хуучин байна Монголд ирж энэ бүрдэггүй байна. Тэ энэ Монголд бас байсан үеийнхэн Монголд байсан үеийнхээ тусламж өгч хүмүүс нэлээд байна да. Энэ бүрдэггүй байна. Энэ сүүлийн үед гас их сайн номдоо Карпини гэдэг. Палано Карпини гэдэг. Энэ юм бол дорн тэтгэж сурсан тэмдэглэл. Энэ номнууд бол одоо их үнцэнтэй ах нь шүү дээ. Ерөөсөө л ном маань бүхэл бүтэн түүх соёл тухайн үеийн одоо маш чухал зүйлүүдийг авч өгсөн байдаг тийм. Түүх гэдэг маань өөрөө бахархалтай улс орны бахархал тийм ээ. Бид нэг улс орноор бахархна. Улсуудын бахархал сэтгэлийн төрүүлэхэд одоо энэ түүх чухал тийм учраас түүх мэл үздэг. Гэхдээ та нар ч гэсэн одоо ингээд түүх сонирхож байвал би нэг зөвлөх гэж байгаа юм. Хэрвээ түүх сонирхож байгаа бол хамгийн дунд сургуулийн сургагчийг унших хэрэгтэй байдаг шүү. Манай дунд сургуулийн түүхийн сургагчид их сайн байдаг шүү дээ. Маш тодорхой нэр томьёог тодорхой цаагаад өгсөн бүх юмд заасан анхан шатны мэдлэг олгодог. Тэнийг уншчихаа тэгээд дараа түүх номнууд уншихад их ойлгомжтой болчихсон. Энэ улаан намд бол одоо манай Монголд ургадаг. Тэгээд одоо мөхөж байгаа юм амьтдын уран тухай гаргасан. Энэ юм байдаг. зөв миний нэг чухал юм байна. Тийм миний хоёр дахь сонирхсан юм маань бол энэ сонио хачин гэдэг юм сонирхсан л да. Тэгээд одоо энэ 900 гайхамшиг газар зүйн сонирхолтой газар суу математикийн уран хошин бослогол 900 гайхамшиг сонин физиологийн сонирхолтой физиолог сонирхолтой стандартчлал. Энийг уншихад стандарт гэхлээр бид нэг том юм боддог шүү дээ. Яг энийг уншаад тэгэхээр аюул сонирхолтой. Их ингийн бичсэн байдаг хгүй юу. Тэгээд байгаль энэ тухай сониноос цэнхэр гарагийн сонин байгалийн сонин чинь сонирхолтой физик газар зүйн гайхам сонин гэдэг. Энэ одоо бол юу яах шиг байна. Энэ хар гаргийнхны нөгөө бичүүдийн тухай бичсэн ном байна. Тэгээд сонирхолтой айлгуур, сонирхолтой физик хоёрч байна. Энэ зарим асуудалд уулуурхан сонин, сонирхолтой хэл шинжилэл. Гэдэг ингээд дандаа сонирхолтой юм номуудыг суулдаг. Тэгээд энэ амьтын тухай сонирхолтой номууд байдаг. Энэ зам мягмасрангой явуул их сайн бичдэг шин энэ номуудыг. Орос томлын акумишкин гэж их сайн бичнэ. Зэрлэг юм тэмүүлдэг. Энэ психологи утсан дээр шоу гэдэг энэ бол хасаг байдал. Одоо бол бүр хямдхан зарж байгаа ягаад бол нэг үлдэгдэлтэй социализм үед үлдэгдэлтэй энэ нэгэн сүйд нь юу асан юм шиг байна. 88 онд хэвлэгдээл. Тэгээ хүн амтан жаваагүй ч хөтлнөгөөс хувьсгал арц хувьсгал болоод мөнгөний журнал. Тэгээд энэ ном хүн сонирхон байж үйл багтаа. Миний хувьд бол одоо ярилцлагын ч гэдэг юм уу тийм бас нөгөө түүхэн хүмүүсийн тийм сонирхолтой номнуудыг унших туртай байдаг жишээ нь та бол бүх чиглэл рүү л орсон ба шүү дээ бүх. Тэгэхэ бүх ч яхаа зөөхөн. Тийм ээ тий. Тэгээ зөөхөн зөвхөн. Гэхдээ одоо би энэ сонирхолтой гэсэн юм байна. Түрүүний тэр түүхэн хүмүүсийн тухай байсан, сая Монголын түүхэн тухай байсан. Шашны холбоотой номуудыг нэлээд уншсан л да.
шинээр хуучин гэрээг чунсан буддийн бодмөрийн зэрэг бусад сургаалуудыг унсан бөөгийн мөрөглийг унсан за исламын шашны Коран судрал оддгүй орчуулгыг хоригдсан байт юм билий. Коран судрыг тайлбарласан жижиг боршуур номнууд байдаг. Тэр номнууд үлсэн шашин тийм ээ. Буддизм бол шашин заяа. Дөрвөн шашин байна шүү дээ. Дэлхий дээр мусульман шашин, буддийн шашин, христийн шашин. Тэгээд нөгөөх нь одоо юу юм да? Индуизм. Ийм дөрвөн том шашин байхгүй юу? Шашин гэдэг бол өөрөө бол шинжлэх ухааны ижүүлдэл гэсэн, ижүүрийн юм гэсэн үг. Өөрийн гэсэн сургуультай, дэг жаягтай, намтай, юмтай тийм ээ. Дараах нь мөргөлүүд байна, бөө мөргөл тийм ээ. Тэр чогс үзэлчүүд юм аа. Тэгээ бөө мөргөл бол шашин биш үү дээ. Энэ бол өөрөө бол зан үйл маягтай юм та. Тий. Сүүлүүд хошин шагийн ном бол элбэг болсон доо. Би социализмын хавар зохиолчдын хошин шагийн номнууд бол над дээр нэлээд байдаг. Тий. За энэ Бедаловгод энэ Чинагийн эдний нэг юм ном байдаг юм аа. Энийг тэгээд одоо би уншаад ойлгоогүй. Ойлгох гэж бас хүчлээ. Тэгээд энэ бол одоо мундаг тэгээд би одоо ингээд тэмдэглэл хийсэн байна. Тэгээд энэ дээр ингээд энэ зодол ертөнцийн үүсэл хөгжил ер нь бүх юмыг багтаas нь ийм үзэл гэж л өөрөө номолдог. Тэгээд мэлээ уншсан тэгээд энэ уг нь бол том юм математиктэй юм бол би аваад үзсэн. Тэсээ ойлгохгүй л дахиад үзлээ. Энэ яасан гоё ном бэ? Орос ном болтой хавтас центрных гоё. Тийм энэ бол яг хаа тэмүүл хавцтай. Энэ орсын нэг аялал жуулчлалынхаас гаргасан ном. Города Великой России гэдэг. Ахуй их орсын хотууд гэсэн ном. Тэгээ номнууд бол одоо ингээд нэг хотын ингээд нэг дээр нь энэ дээр нь ерөнхий одоо нэлээд танигдахаар юм байшин гэн зураг энэ дураг. Энд нь орсоор энд нь англиар. Энэ күнзэн сургаал юм. За. Тий, энэ күнзэн сургаал энэ юуны Шандууны их сургуулийн надад өгч ирсэн юм. Тэгээ энэ хавьд энэ бол сүлээ мэг талтай юм да. Гэхдээ энд бол күнзэн сургаалыг бүх сургаалыг ингээд төрлийн ханц үсгээр алтан галцанд ингээд багтаага бичсэн. Тэгээ энэ надад юутэйгээ танаар зөвшөлтэйгээ тэгээд одоо энэ ингээд унших хэрэгтэй мэт те. Ингээд уншиж байна. Уншсан уу та? Гүг мэдэхгүй те. Эртний ханц энэ одоо юу хэдий үзэж өгчсэн сайн мэддэг үлээ. Эртний ханц манайхны нэг манайх бол Монгол бичгэлтэй ялгаа өгшгүй юм билээ. Тэгээ гүнзгий өөрийнх нь зүс байна. Тэс их гоё. Яг ингээд харахаар аягүй сарагдчих тараа. Тий, мундаг томруулдаг. Шилэн өөр мундаг томруулдаг. Тэгээд 3 юм алтан ятсан дээр 10 үрг ирсэн баг юм. Энд их сургаал хамрагсан байх чаддгийг тэрс. Гоё юм те. Тэг яг сайхан гоё. Монголын нуус товчоог бас илүү гоё хэлбэрт оруулаад ингээ гаргуулсан. Боломжтой тий. Сонирхолтой юм те. Та бас өөрөө их тийм өөр нэг сонирхолтой цуглуулах таа шүү дээ. Одоо компьютерт ч л байгаа ах та. Ишлэл үгнүүдээр. Тий яг тэр нь бол ер нь зөвхөн ишлэл үг төгсгөл олбсон зүүр өгнүүд. Тэгээд дээр нь бас алтын сургаалууд мессеж мэндчлэгээ тэгээд надад л 4 ном нөх байна. 4 ном хийх үү? Тий, нэлээд цагаан 4 ном гарч. Тэгээд одоо ийм хэмжээний 4 ном гаргаад. Тэгээд хаана архивж хадгалаад байна уу? Яг компьютер цуглуулаад байна уу? Тэгээд одоо би тэр ажиллаж байгаа учраас заавч жоох муутай байна. Тэгээд завтаа болох л гэдэг. Тэгэхээр хийшч. Ном гаргана гэсэн. Ерөнхийдөө миний хобби учраас би тэгэл энэ тэнд олцсон юм ангил хийж таахгүй. Ялангуяа төгсгөл олбсон зүйлүүд байхгүй. Дандаа төгсгөл нэтлэн зүргнүүд шүү дээ тийм ээ. Тэрнийг суулгасан байхгүй юу? Тэгээд тэр төгсгөл олбсон зүйл нь 2 мөрт 3 мөрт 4 мөрт тэгээд. Тэгээ ийзийг л ингээд гаргаж байна. Тэгвэл гоё ном байна. Мессеж хийх гоё ном би бэлдсэн байна. Бүх баяр ёслолын үеэр одоо хүмүүс бие биенээ л уцаар мессеж болно шүү дээ. Тэр болгоны би ингээд түүж аваад надад зөндөө мессеж хийлээ шүү дээ. Түүж болчихлоо. Аюу ном болохоор аюу гоё ном гарцсан тий. Гарцсан байна. Бэлэн байна надад. Өнгөрсөн жил хэлэх гэж байгаа тэгээд амжсангүй тий. Зорхоо гэж бас сонирхож байна. Би зорхон ганц хэрэг хэлэх байна. Зорхон мэрэг гэж том мэрэг байдаг. 1992 онд 91-92 онд би нэг зурхаан дамжаа суудсан байхгүй залуухан байж. Тэгээд зурхаан дамжаа суугаад
Тэгээ тэндээс уг нь бол хүмүт колострол их том үнэмшигтэй шүү дээ. Тийм үү. Тэгээ одоо энэ дотор байна уу гэв. Тэр ийм үнэмшиг. 1992 он. 1992 онд байна. Монголын зурхаачтай холбооны дээр гэдэг зурхаан дамжаанд суралцсан, зурхаан ёс зүйг судлан, зуралт хийх, үзлэг зөвлөмж өгөх, мэдлэг эзэмсэн тул үнэмш холбоо гэж байна. Одоо хамгийн магадлалтай хамгийн сайн мэрэгэн зурхаан мэрэгдэг юм л да. Ийм мэрэг надад байд. Тэгээ би нэг өчөргөөс ястаг хүн мэрэглээд байхгүй. Тэгээ цагаан сараар гэхдээ зөв мүгэ гаргах юугаа л өөрөө мэдлээ. Тэгээ нэг үе бол тэр талаар бол өөрийнхөө хавцаа бол лам өөрийнхөө танилын хүрээнд лам болчихдог байсан. Одоо бол ямар дурын календар дээр байна. Дурын календар дээр байна. Дурын сонин хийж байгаа юм чинь тэр нэг ажил бодлоготой л та. Бас нэг би нэг юу нэг судалсан ба. Нөгөө хүмүүсийн алтан хайрцаг нэг юм байдаг шүү дээ. Тийм. Алтан хайрцаг нэг судар надад байдгийг. Би түүнийг гэрэлдэр болгоод энэ ер нь надаас өөр гэрэлдэр болгоод ингэ садгсан мэдгүй байдаг л үлгөө. Гэтэ энэ эзэнт таахгүй. Энийг бол зүгээр яг би зүгээр үздэггүй л дээ. Ганц нэг зүгээр одоо ингээд дотныхоо хүмүүсийг ингээд энэ тхийн лам нар ингээд үздэг штэ тий. Тэнгуут нь би бас давхар хаяаны хардаг юм. Энэ миний сэдвэн зөв явж гэнэ хөр явж гэнэ гэдэг. Тэгээд тэр бол тийм хэмждэг. Энэ бол их том өв баг юм. Тэг шинжээ гэдэг чинь одоо манай шинжлэх гэж энэ үгнээс гарч ирэх шүү дээ. Тэгээд шинжээ толботой нэг ийм гурван судар монголчуудын хөдөө мөрддөг байж. Эрдэнийн алтан сав. Алтан сав 9000-ийн судар шүү. Хүний хойдохыг алтан сав хэмээх судар шүү гэдэг. Би манай мундаг лам байсан. Аавын найз нэгэд миний төсийг чигэргэж авсан нэг өвгөн байсан. Бас мундаг лам, нэг нутгийн хоёр лам. Хойлоо хөндөр нассан. Тэр өвгчлийг хад бид нэр авсан л да юмнуудыг. Тэгээд одоо ийм гурван судрыг би өөр очиж мэдэхгүй. Яг төвд төсвөрийн таньдаг байсан юм. Одоо бол танихаж багсан баг тийм ээ. Гоё төвд өсөж гоё нэсэ шүү. Ходоод нь жаа 2 гэжтэй чаад байсан. Гоё гомшинтай хагархаа ямар юу бүр арсан гайд гэдэг. Тэгээд энэ гурван номыг би ингээд судалсан. За одоо ингээд энд 3 өөр өнгийн балар ирсэн байна тийм ээ. Тэгэхээр энэ ихний номон дээр нь энэ дараа шүү дээ. Эхний ном Эрдэнийн алтан савын номон дээр ингэж бичсэн байна. Алтан сав 9-ний судар шогдсон ингэж бичсэн байна. Нэгдсэн хүний хойдох үзэх алтан сав хөнгө судар шогдсон ингэж бичсэн байна гэдэг. Тэгээд хооронд ингээд зүйл харж байгаа тийм ээ. Зарим нь бол таарч байна, зарим нь жоохон зөрж байна. Жишээлбэл энэ бол шид баруунаас хой зүгт гүйнэ гэж бичсэн байхад нөгөө ном дээр хойноос ирээд баруун эргэтэн дутуу улааныхоо хазар отно гэдэг. Энэ баруунаас хойш гэсэн боход энэ хойноос баруун гэсэн бод. Тэгэхээр баруунаас хойдхон зөв, хойноос баруун зөв тийм ээ. Манайх нь овчуулгын алдаа байна уу? Эсвэл энэ бор хийж нүгэд. Энэ чих нарийн шүү дээ. Тэгээ энэ юмыг би тэр одоо өвчүүлгэн байхад ингээд нэлээсээ нягтлж аваад. Тэгээ хийсэн байт. Тэгээ нэг үл яг тэгэхээр тэр хамаагүй тэр мань мичиг юм дээр нэгээд хаагаад байдаг ч юм гэлээ. Зумпан гэдэг юм авсан хүн нийт гэсэн. Гэтэл энэ маань бол би энийг нээж нэхшгүй нээж хааж нэгдэг тахгүй л дээ. Тэгээ энэ хүүхдүүд маань хүүхдүүд үлдэхэд энэ маань өөрөө одоо юу шүү дээ. Усын номондох сайхан сан хөмөрөг шүү дээ. Тийм ээ. Энийг ингээд аваад үлдсэн байна гэж. Магадгүй одоо төвд дээр авсан юмнуудыг нөхдүүд буруу орчуулдаг ч юм уу, зөв орчуулдаг ч юм уу тийм ээ. Эсвэл тэг алга болдог ч юм уу. Тэгвэл нэг юм кредитив биш тийм байж хад бол энийг эргээ судалгааны том материал байхгүй юу? Тийм шүү дээ. Бараг та ч одоо ургийн бичиг өдр хөтлөж байна уу? Манай хөтлсөн байдаг. Гэхдээ би хөтлөөгөө манай хөтлсөн. Манай ургийн бичгтэй. Тэгээд сүүлийн үед энэ монголчууд нэг юугаар юм шатгамаа. Төвдөөс монголоор ном уншия гэж ярьдаг шүү дээ. Би энийг их дэмждэг хүн. Тэгээд энэ төвдөөс монголоор годон энэ чинь өөрөх мэддэг юм уншуулсан дээр үстэй. Юу уншиж байгаа, нүний уншиж байгаа, удлаа уншиж мэдэхгүй шүү дээ. Яасан мэд энэ чинь одоо ерөөл шүү дээ, тийм ээ? Ерөөл тийм ээ. Одоо хата хиймэнээс ингээл одоо шил ламаалал авсан чаа, чойлол авсан чаа, гиндээл авсан чаа, сэнжээл авсан чаа гал. Мэгзэм л дээ. Мэгмэд зэвэд чинь жанаасаг дэмби чамбо бомбо чамби анганжин хаваа жигсэн сан хаваа. Лавсан дагваш болоос пантев.
Жирдэл зүгээр л одоо Монголд л сайхан ерөөл байхгүй юу тийм ээ. Ламаалал авсан чи ламдаа өмөргий, номондоо өмөргий, ховрохтаа өмөргий, бурхандаа өмөргий гэдэг юм уу. Ийм л юм байдаг шүү дээ. Тий. Тэгэл ингээл манай монголчууд амны бэлгээс ажтын бэлэг гэж үгүй шүү дээ. Тэгээ ам сайхан байх юм бол ажтны сайхан болно тийм ээ. Ам нь болдоггүй нэ ажил нь бүтдэггүй л байхгүй. Тэгэхээр энэ амаа сайхан болгож байгаа хэрэгтэй. Тэгээ ажтыг мөрөж байгаа байхгүй. Дөнгөн 90-аад онд ихээр бол нэг одоо их хүн юу дуртайгаа одоо хөвж очир гаргаж хутвал их гоё юм хөвлөж очиж. Ингээд ийм олон төрлийн юм цаг тооны бичгүүд энэ байна. Ингээд эдгээр харьцуулж зөхгүй. Аль цаг тооны бичгэн зөвөр өгөөд энэ зурхан дамжаанд сууж байхдаа энэ одоо энэ телевизийн календар шүү дээ. Ийм календарыг яаж зурж болох вэ гэдэг бид нөө сургалтанд суусан юм. Тэгээд одоо энэ одоо манайх яадаг шээ зарим өдөр нь давхцдаг, зарим өдөр нь алгацдаг тийм ээ. Энэ ямар шалтгаантай яаж давхцуулдаг, яаж алгацуулдаг ингээд. Тэгээд одоо энэ анх энэ ийм календар гарч нийтэд заагдаж эхэлснээс эхлэх 1988-89 оны үед эхэлсэн. Түүнээс хойш бүх календар надад бидэ. Энэ ингэж штэ 41 чулуугаар мэрэгдэх ёс түүн суралцах тухай. Тий. Энэ чулуугаар нэрээ мэрэгдээд идэг шүү. Зурхаатайгаа холбоотой штэ. Зурхаатай холбоод ихэр чи мэрэг төвтэй зураад байхгүй юу? Тэгэхээр миний мэрэгний нэг гоё сонирхол манд бас дараагийн сонирхол мэрэг бол авчих байхгүй юу? Тийм биш. Тий. Мэрэг олон би надаа. Тэгээ энд юу гэж нөө 49 жил мэрэг тийм ээ. Энэ юу гэж нөө? Эртний хятадын гайхамшигт 2 мэрэг. За хятад мэрэгнүүд байна. Энэ дандаа мэрэгнүүд 9 заосны мэрэг байна. Сонирхолтой юм байна нэрээ. 21 төлөв гэдэг энэ 21 төрлийн мэрэгэн дотор байна. 70 мэрэгдэг мэрэгүүд. Нэг мэрэглүүлч үү? Нөгөө яах юм. Тэгээд энэ 6 одоо нэг судлууд хэмжээнд зөө шүү дээ. Энэ одоо энэ бол юу нэх байна? Мөнх тогтоол алтан төлөвтэй судлуучууд энэ улаан үд төвлөгдсөн. 93 он төвлөгдсөн юм. Тий. Энэ бүрэтэлтэй байна. Би зам болгон Монголын хайрны газар аялдаг байхгүй ах トゥ нартайгаа нийлж. Тэгээд маршрут зохиогоод нэг 14 хоног явдаг. Тэгээ ерөнхийдөө Монголын газар нутагт машинаар явсан газруудаа би тийм ээ машинаар онгоцоор явсан гэдэг байхгүй шүү дээ. Машинаар явсан газруудаа ингээд харлуулдаг. Тэгэхээр энэ тод палмастер тод харсан байна. Энэ бол миний машинаар явсан газар. Очиж үзсэн газар. За хаашаа хамгийн хоол явсан бол за энэ улаан үдэл орсон байна. За тэгээд ингэ сэлэнг аваар ингэ явчихсан тийм ээ. Баруун тийш хамгийн хоол явснуудын Баяулгийн аймаг Алтаас морж гисэн. Иш ингэ хэл гарчдаг орхон. Тэгээд ингэж явуулсан. Тэгээд ховдоор ажиллажсэн. Өнгөрсөн бол цомболгой багтаа ингэ дарвийн нургаар явсан би. Энд ээж харах гэж байдаг энэ ээж харах гэж. Ээж харах мөрөө болчихсон дарвийн нур. Энд чи мундаг том бүхэнгэн нөгөө нутагтай гоё. Бас нэг таны хобби юу? Тий. Тэгээд одоо энийг ингээд воркшопынхаа ингээд ингэ явсан та бийж ингэ явсан. За энэ нутаг дотор бол энэ би нэг галбын говьр нэгсэн явсан. За энэ бол жинхэнэ нөгөө динозаврын яс шиг пигмент байхгүй л. Тийм. Нутгийн. За зүүн тишээ бол манжуур орсон байх шүү дээ. Тийм үү. Тэгээ энийг ингээд хар ирэн болгосон юм бол та. Одоо ингээд харахаар энэ хавцаны жоохон зураас баг байна. За тэгэхээр тийш явна гэсэн үг. Энэ хавцаа жоохон баг байна. Тийш явна гэсэн үг. За ийшээ хөвсгөл нөгөөлөө тойлох төрөө явсан. Тий. Ийшээ баг энэ хавар ийш байх байгааз. Энэ дандаа энэ цэлийн цас таав жинхэнэ говь бүрдүүд байдаг. Ийшээ явна гэсэн үг. Төлөвлөгөөтэй байна гэж тийм. Төлөвлөгөө байна. Цаг зав гаргаж өөрийнхөө сонирхолтой хоббигоор аялуулсанд талархснаа илэрхийлье. За баярлалаа. Цаг баг байсан ч гэсэн бас ерөнхийдөө өөрийнхөө цуглуулгын нэг 30% л танилцуулсан байна. Тий. Цаашдаа бол бас бослосууд ингэ цуглуулга танилцуулаасаа биеиндээ туршлага судлаасаа гэж хүсэж байна. Бас бидний одоо миний энэ ажлыг хүндэтгэж цаг зав гаргаж ирсэн та бүхэнд баярлалаа. За танд сайн сайхны хүсье. Энэ миний хобби нэвтрүүлгийн энэ удаагийн дугаар өндөрлөж байна. Магадгүй одоо Эрдэнэ хотын өвөг төвхтэй холбоотой маш сонирхолтой зүйлийг бас
өөрийнхөө хобби болгон өөрийнхөө цуглуулганд хадгалсан хүн байх юм бол манай Эрдэнэтийн үзэгч хүмүүнтэйгээ хуваалцаарай гэж энэ миний хобби нэвтрүүлгийн хамт олон урьж байна. Тэгээд сонирхолтой хоббигоор аялуулсан танд баярлалаа. Ирэх дугаараараа эргээд сонирхолтой хоббитойгоор, сонирхолтой цуглуулгатайгаар, сонирхолтой зочинтойгоор уулзах болно. Баяртай үзэгчтэй.